сэтгэлд оршдог юм. Сайнаар халдварладаг инээмсэглэлийн сайхныг бие биедээ бэлгэлцгээе. Монголын радио. Хууль зүйн мэдээллийн соём хөтөлбөр. Энэ цаг мөчид Монголын радиог сонгон хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. Мэдээллийн хурд агентлагаас бэлтгэн хүргэдэг соём нэвтрүүлгийг эхэлж байна. Бид 7 хоногийн энэ цагт тодорхой нэг сэдвээр зочинтой шууд ярилцдаг. Өнөөдөр бид үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт анхаарах зарим асуудал сэдвийн хүрээнд ярилцсан. За ингээд нэвтрүүлэгт оролцох гэж байгаа зочдтой танилцуулъя. Боловсрол шинжилгээ ухааны яамны суралцагчийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн шинжээч Цэнцүрэн. За нийслэлийн мэрэгжлийн ялтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Саран Туяа Батцагаанаар өргөдөн оролцож байна. За сонсогчдийнхаа өмнөөс та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль одоо өнгөрсөн онд хэрэгжиж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ хүрээнд одоо бага ангийн сурагчид өдийн хоолыг хөтөлбөрт хамрагдаж үдийн хоол идэж байна. Өнөөдрийн байдлаар одоо нөхцөл байдал ямар байна? Хүүхдүүдэд одоо үдийн хоол хөтөлбөрт хамрагдахад одоо тулгамдж байгаа бол асуудал юу байна? Эхлээд энэ талаар мэдээлэл өгөөч. За баярлалаа. Нийт үзэгч, сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн байдлаар нийт улсын хэмжээнд 848 сургуульд 712,353 хүүхэд суралцж байна. Эндээс бага ангийн буюу 1-ээс 5 дугаар ангид 371,480 суралцж байгаагаас 92.8 төрийн өмчийн сургууль суралцж байна. 7.2% нь хувийн хвшил буюу төрийн өмчийн бус сургуульд бага ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд бүрэн хамрагдаж байна гэсэн. За нийт галтгоотой одоо хичнээн сургууль галтгоотой болж байна. Нөхцөл байдал ямар байна? Үдийн хоол өгөхөд бас энэ шинэ ажил болж бас нэлээдгүй шатандаас анхаарч ажиллах сургууль хүртэл өөрөө галтгоотой болох гээд нэлээдгүй ажил өргөмж байна л да. За сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ үдийн хоол хөтөлбөрийн асуудлыг ярихын өмнө ер нь яагаад энэ боловсролын салбарт үдийн хоол цайны үйлчилгээ анх гарах болсон бэ гэдэг талаас нь товч мэдээлэл өгье. За 2005 онд бага боловсролын сурлагын амжилтын үнэлгээг хийж утсан байдаг. Энэ үнэлгээгээр математик, монгол хэл, амьдрах ухаан хичээлийн багангийн хүүхдүүдийн сурлагын амжилт хичээл дээрээ өлсдөг хүүхдүүд хичээл дээрээ өлсдөггүй те заримдаа өлсдөг ийм хүүхдүүдээс дунджаар 12.4% бага сурлагын амжилт үзүүлж исэн ийм үнэлгээ гарсан байдаг. Үүнээс үндэслээд Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр 2006 оноос эхлээд 1-ээс 2 дугаар ангийн сурагчдад нэг хүүхдэд ногдох үдийн цайны зардлыг 300 төгрөгөөр тооцсон үдийн цайны үйлчилгээг анх эхлүүлсэн байдаг. Үүнээс хойш 2008 оноос 400 төгрөг болгож нэмэгдүүлээд 2013 онд 600 төгрөг болгосон. 2020 оны 1 сарын 1-ээс эхлээд 900 төгрөгөөр ингэж үдийн цайны үйлчилгээ эхэлсэн байна. Явагдчихсан. Ингээд 2017 онд эрүүл мэндийн яамнаас хийсэн Монгол Улсын хүн амын хоол ижилийн байдлын үндэсний судалгаагаар бага ангийн буюу 1-ээс 5 дугаар ангийн сурагчид илүүдэлчин тархалт өндөр байна. 4 хүүхэд тутмын нэг нь илүүдэлчин тархалтай байна. Энэ нь цэвэр одоо буруу хооллолтой холбоотой байна гэсэн үнэлгээ дүгнэлт гарсан. Үүнээс үндэслээд Монгол Улсын засгийн газрын 2019 оны хаврын чуулганаар ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхээр гарсан улсын их хурлын 2019 оны 53 дугаар тогтоолоор сургуулийг үе шаттайгаар үдийн хоолны үйлчилгээнд бүрэн хамруулна. Өөрөөр хэлбэл энэ хуулийн дагуу 1-ээс 10 дугаар 12 дугаар ангийн бүх сурагчид үдийн хоолны үйлчилгээнд хамрагдахаар болсон байна. Гэхдээ энэ тогтоолд зааснаар 2021 оны 20 оны 1 сарын 1-ээс хуулийн хэрэгжилт эхэлсэн. Үдийн хоолны үйлчилгээнд энэ 20 оноос 1-ээс 5 буюу бага анги
22 оны 9 сарын 1-ээс дунд анги буюу 6-аас 9-р анги нэмээд дараагийн жил нь ахлахын амрагтахаар ингэж заасан байсан. Гэвч эдийн засгийн нөхцөл байдалтай улс орны төсөвтэй холбоотойгоор 2022 оны Монгол Улсын төсвийн тухай хуулиар энэ дунд ангийн хэрэгжилтийн хугацааг 1 жилээр хойшлуулсан. Тэгэхээр одоо үүний гол зорилго нь энэ шинэ хууль энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд маш олон бэлтгэл ажил хангах зорилт тулгарсан учраас багангийн хүүхдийн үдээ хоолн шилжүүлэх хугацааг 2 жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлээд үүний дараа үе шаттайгаар баг дунд ангиа бүрэн үдээ хоолны үйлчилгээнд хамруулахаар бид зориод ажиллаж байна. За энэ хуулийн үндсэн үзэл баримтлал юу вэ гэхээр ерөөсө бүх хүүхдийг суралцагчийг тэгш хамруулна. Ингэхдээ сургууль бүр үдийн хоолны газартай байна. Стандартын шаардлага хангасан хоолны газарт мэргэжлийн хүний нөөцтэйгээр орон нутгийн болон үндэсний хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан чанартай аюулгүй хоол тэжээлээр сургууль бүрэн хангах үндсэн ийм зарчимтай байгаа. Мөн хоёр дахь үндсэн зарчим нь юу гэхээр эцэг эхийн оролцоог энэ хүүхдийн хоол үйлдвэрлэлд илүү түлхүү хамтран оролцуулъя. Энэ хоол үйлдвэр үйлчлэгийг бүрэн хэрэгжүүлснээр боловсролын үйлчлэгэнд оролцогч бүх талууд эцэг эх багш ажилчид эдгээр оролцогч бүх талуудыг хоол шимт хичээлийн боловсралтай болгоё гэсэн үндсэн ийм зарчим дээр манай хуулийн зорилт оршиж байна. Өнөөдөр эцэг эхчүүд ямар оролцоотой байна? За эцэг эхчүүдийн хувьд бол ямар оролцоотой байх вэ гэхээр энэ хуулийн хүрээнд хөндлөнгийн хяналтыг орон тооны бус хяналтын зөвлөлөөр дамжуулан энэ үдийн хоолны үйлчилгээн дээр хяналт авахар журмалж өгсөн байгаа. Энэ орон тооны бус хяналтын зөвлөлд эцэг эх багш ажилчид сурагчдын төлөөлөл оролцоод тухайн өдрийнхөө хоолны үйлчилгээг дотоодоо хянаад явах боломжтой гэсэн үг. Мэргэжлийн хяналтаас асуухад яг өнөөдөр нөхцөл байдал ямар байна? Галтгоотой хичнээн сургууль байна. Тэнд ямар стандарт шаардлага тавигдаж байна? Мэргэжлийн хяналтаас ямар шалгалтууд, хяналтууд хийж ажиллаж байна? Энэ талаар мэдээлэл өгөөч. Микрофон руугаа хандаж аваад яриарай. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль бол 2020 оны 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн гэж түрүү ярьсан. За энэ хуулинд бол одоо заасны дагуу сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд төрийн хяналтыг бол одоо бүх шатны засаг дарга аймаг нийслэлийн боловсрол эрүүл мэндийн газар за хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага буюу мэргэжлийн хяналтын байгууллага тавина. За хөндлөнгийн хяналтыг бол түрүү манай цэнцэрэн шинжээч хэлсэн хөндлөнгийн хяналтыг бол эцэг эхийн суралцагчийн эцэг эх асран хамгаалагчийн төлөөлөл тэгээд багш сурагчийн төлөөлөлд оролцсон ийм 5 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөл бол хөндлөнгийн хяналтыг тавиад явдаг. За дотоод хяналтыг бол сургууль өөрөө тавьдаг. Тэгэхээр зэрэг мэргэжлийн хяналтын байгууллагаас бол одоо сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоотой асуудлыг жил бүр хяналт шалгалтын төлөвлөгөөндөө тусгаад за тэгээд энэ төлөвлөгөөнтэйгээ уялдуулаад бид нар удирдамж батлуулаад хяналт шалгалтыг хийдэг байгаа. За одоогоор бол бид нар ингээ 22-оос 23 оны хичээлийн шинжилгээний бэлтгэл ажил элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байгаа. За энэ шалгалт маань 2 үе шаттай явагдаж байгаа. За 1-р үе шат нь бол 8 сарын 15-наас 22 оны 9 сарын 2-ны өдрүүдэд одоо барилга голомжийн засвар үйлчилгээ нь ямар байгаа юм, эдэлбэр газрын тогтчлолт нь ямар байгаа юм, биеийн тамир тоглоомын талбайг тогтжуулсан байдал нь ямар байгаа юм, за сургууль цэцэрлэгийн уун давхан хэрэгцээний усны чанар аюулгүй байдал нь ямар байгаа юм, багшийн хүрэлцээ хангамж нь ямар байгаа юм гэдэгт бол 1-р шатанд нь ингээд хяналт шалгалт хийгдсэн. За 2-р үе шат маань бол 9 сарын 2-наас 16-ны хооронд үргэлжилнэ. За энэ 2-р үе шатанд бол одоо коронавирус талдуураас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын хэрэгжилт нь хэр байгаа юм. Сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүнсний хангамж нийлүүлэлт нь хэрхэн явагдаж байна. За ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл нь одоо хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсэн байдал нь ямар байна те? Хүнсний чанар аюулгүй байдлын баталгаажилт за дотоод хяналтын тогтолцоо бүрдсэн байна уу үгүй байна уу гэдэгт одоо хяналт шалгалт хийгдээд явж байгаа. За тэгээд хуулийн хэрэгжилт нь ямар байна энэ талаар бас.
Хуулийн хэрэгжилт бол одоо энэ оны 22-оос 23 оны хичээлийн жилийн хяналт шалгалтын үр дүн бол одоо шалгалт үргэлжилж байгаа учраас гараагүй байгаа. Өмнөх оны юунаас дурдвал бид нар одоо ингээд хийгдсэн хяналт шалгалтын хийгдсэн хяналт шалгалтын ажлаасаа дурдвал одоо өмнөх онд бол улсын хэмжээнд нийт 267 ерөнхий боловсролын сургуулийг хамруулж ерөнхий боловсролын сургуулийг за нийслэлд нөгөө хангамжийн хүн хангамжийн 5 байгууллага байдаг. Эдгээрийг хамруулад хяналт шалгалт хийсэн. За шалгалтын явцад бол одоо хэрэглэхээр нөөцлсөн болон нийслэлийн түгээлтийн байгууллагад хадгалагдаж байгаа гарал үүсэл нь тодорхойгүй шинжилгээ баталгаажлалтыг бүрэн хангуулаагүй чанар аюулгүй адил нь алдагдсан болон хэрэглэх хугацаа дууссан ийм зөрчил бүхий ийм 26 нэр төрлийн бүтээгдэхүүн байсан. За эдгээр юунаас дурдвал гурил төрөл бүрийн будааны нацалбар, гоймон, жигнэмэг, варан гэх мэт ийм бүтээгдэхүүнүүдийн нөгөө чанар аюулгүй адил нь алдагдсан гарлал тодорхойгүй ийм бүтээгдэхүүнийг бид нар хэрэглээнээс асуулаад за тэгээд дахин зөрчил гарахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд мөн хугацаа одоо нөгөө хөрөнгө хугацаа шаардагдсан ийм зөрчил байвал энийг одоо хугацаатай үүрэг даалгавар өгөөд ингэж ажилтдаг байгаа. Энэ үдийн хоол хөтөлбөртэй уялдуулаад сургууль болгон галтгоотой болохоор эрүүл ахуйч, за тогооч, гэмшлэн хоол зүйчгээд ийм мэрэгчлэтнүүд бас тааж бий болоод одоо мэрэгчлэтнүүд ажиллах шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг яаж бэлдэж гин оронд хүн хүчний нөөц болцоод хэр бүрдгийн орон нутагт яг ямар вэ? За хуулийн хэрэгжлийг хангах хүрээнд мэргэжлийн боловсон хүчин буюу хоол зүйч, хоол үйлдвэрлэлийн технологич, техникч, мэргэжлийн тогооч нар бол зайлшгүй хэрэгтэй байгаа. За одоо ерөнхий боловсролын сургуульд 1419 хоол үйлдвэрлэлийн ажилтан ажиллаж байна. Бүх сургууль хоол үйлдвэрлэлийн бие өдний хоолны үйлчилгээг бүрэн хэрэгжүүлээд эхлэхэд нийтдээ 2200 гаруй хүний нөөц зайлшгүй шаардлагатай байна гэдэг тооцоолыг бид гаргасан байгаа. За гэхдээ энэ хүний нөөцийг бүрэн хангахад бол үнэхээр бас хүндрэлтэй байгаа. За эхний ээлжинд хоол зүйч буюу хоол үйлдвэрлэлийн технологич хүмүүс энэ хоол үйлдвэрлэгийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй хуулиар. За энэ хоол зүйч чиг бэлтгэж байгаа сургууль гэхэд улсын хэмжээнд ерөөсө 5 сургууль бэлтгэж байна. Шинжлэх ухааны технологийн их сургууль, техник хүнсний технологийн дээд сургууль, хүрээ, идэр гэсэн энэ сургуулиуд ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болохоор яг эмчилгээний хоол зүйч талаас нь бэлтэж байгаа. Тэгэхээр жилд жишээлбэл шинжлэх ухааны технологийн их сургууль бусад яг нэг ерөнхий хоол зүйчийг бэлтэж байгаа сургуулийн хоол зүйчээр төгсөж байгаа хүүхдүүдийг одоо яг бэлтгэж эхэлснээс нь хойш үзэхэд 250 гаруй мэргэжилтэнд л бэлтгэсэн байгаа. Тэгэхээр яг ерөнхий боловсролын сургууль дээр үдийн хоолны үйлчилгээ бүрэн хэрэгжүүлэхэд энэ хоол зүйчийн дутагдал маш их байгаа. Энэ хүрээнд бид бодлогын төвшөнд боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулсан 2021 оны А336 дахь тушаалаар ажлын хэсэг яаж ажиллаж байна гэхээр удирдамж энэ хоол зүйчийг хөрвүүлэн бэлтгэх чиглэлээр удирдамж зохион байгуулах ажлын удирдамж гарсан. Энэ хүрээнд боловсролын дэлхийн түншлэл байгууллагын санхүүжилтээр эхний ээлжинд улсын хэмжээнд алслагдсан аймаг сумдад олон хүүхэдтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон суралцдаг 60 сургуулийг сонгож хоол зүйчийг бэлтгэхээр сонгон шалгар бол зарласан. Энэ сонгон шалгаруулалтаар тэнцсэн одоо эхний 28 хүүхэд надлан 22 оны хаврын улирлаас эхлээд шинжлэх ухааны технологийн их сургууль дээр суралцж байна. Энэ суралцагчид маань 1-2 жилийн хугацаанд суралцж хоол зүйчээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн болж төгснө. Энэ оюутнууд маань очоод яг тухайн гэрээ байгуулсан сургууль дээрээ доктортой 5-аас доошгүй жил ажиллах юм. За энэ суралцагчдын гэрээгээр хүлээсэн бас нэг үүрэг нь тухайн аймаг сургууль дээр тэр сургууль дээр ажиллахаас гадна тухайн сум аймгийнхаа бусад сургуулиудыг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж явах. Ийм нэг чиглэлээр бид хоол зүйчийг бэлтгэж байна. Дараагийн нэг асуудал нь бид одоо боловсролынхаа доод шатанд
буюу боловсролын ерөнхий газарт, нийслэлийн боловсролын газарт, аймаг орон нутгийн боловсрол шинжилгээ ухааны газар, дүүргийн боловсролын хэлтсүүдэд яг хоол хүнсний асуудал хариуцсан мэргэжлийн хүн ажиллуулахаар засгийн газрын тогтоол гарсан. Энэ хүрээнд одоогоор 18 аймаг дүүргүүдэд яг мэргэжлийн хоол зүйч, хоол хүнсний технологич, хүнсний чиглэлийн мэргэжилтэн ажилд орсон ажиллаж байна. Тэгэхээр энэ хүмүүс маань яг бүрэн сургуулиуд хоол үйлдвэр үйлчлэгээний мэргэжлийн хүмүүсээр бүрэн хангагдах хүртэл мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд сургууль цэцэрлэгээ удирдлагаар хангаж ажиллана гэсэн. Аслагдсан сумын сургуулиудын дотор байрныхаа галтгоог ашиглаж гин үү, эсвэл сургуулиуд дотор тусдаа одоо галтгоо болох уу? Яг өнөөдөр хоолны газрын хувьд манай сургуулийн хоолны газар ерөнхийдөө 3 төрлөөр байршлын хувьд 3 төрөлтэй ажиллаж байна. Хичээлийн байранд хоолны газар ажиллаж байна. Дотор байрны хоолны газрыг түшиглээд хоол үйлдвэрлэлээ явуулж байна. Мөн яг хичээлийн байранд бас дотор байранд бас тусдаа бие даасан бүр яг хоолны газрын байгууламжид байрлаж байгаа. Ийм хэлбэрээр ажиллаж байгаа. Тэгэхээр одоо яг нөхцөл байдлын хувьд нийслэл дээр 91 сургууль түрээсийн хоолны газрын хэлбэрээр ажиллаж байна. Аж ахуй нэгж байгууллагад түрээслээд хоол үйлдвэрлэлгээ явуулж байна гэсэн үг. Орон нутагт 54, ингээд нийтдээ улсын хэмжээнд 145 сургууль түрээсийн аж ахуй нэгж үдийн хоолны үйлчилгээг эрхлэн явуулж байна гэсэн үг. За улсын хэмжээнд хоолны газаргүй 18 сургууль байсан 20 оны судалгаагаар 21 онд 9 сургуулийн асуудлыг шийдвэрлээд одоо хоолны газаргүй үлдсэн 9 сургууль байна. Энэ сургуулийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна. 22 оны төсөвт энэ сургуулиас 2 нь төсөвт суудсан байгаа. Үлдсэн сургуулийн хувьд Баян үлгий дээр жишээлбэл 3 сургууль яг хичээлийн байрны насжилт өндөр модон хийцтэй учраас яг тусна хоолны газрын асуудлыг шийдэх боломжгүй сургуулиар нь асуудлыг шийдэх гэх мэтчлийн ийм шалтгаанаар үлдсэн 7 сургуулийн асуудал 20 дараагийн оны төсөвдөд ингээд суугдаад явна гэсэн. Тэгэхээр эдгээр сургуулиуд одоо яаж үдийн хүүхдүүдтэй үдийн хоол цай өгч ямар байдлаар? За хоолны газаргүй сургуулиудын хувьд бол аж ахуй нэгж байгууллагатай гэрээ хийгээд бүтээгдэхүүнээр үйлчлэх байдлаар нэг хэлбэрээр ажиллаж байна. Зарим нь бол аж ахуй нэгж байгууллагатай мөн гэрээ хийгээд яг холон хоол ойр орчноос яг хоол үйлдвэрлэл үйлчлэгээний газраас зөөвөрлөх ийм 2 хэлбэрээр явж байгаа. Сонсогч та бүхэнд соём нэвтрүүлэг шууд хүрч байна. 30 50 22 дугаар утас та бүхний өмнө нээлттэй та бүхэн өнөөдрийн бидэнтэй ярилцж байгаа сэдвийн хүрээнд манай зочноос асуулт асуух боломжтой. Шууд нэвтрүүлгийн утас та бүхний өмнө нээлттэй. Тэгэхээр мэргэжлийн хяналтаас яг одоо энэ товлолт шалгалтаас гадна галт тогоонуудад шинээр байгуулагдсан одоо ингэ түрээсийн галт тогоонуудад ч гэсэн ямар шаардлага тавьж ажиллаж байна? Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс бол ер нь хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангах тухай хуулинд зааснаар одоо ерөнхий албан ёсрлын бага сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчлэгээнд нөгөө улсын бяцагчид дүгнэлт гаргана гэсэн заалттай. Тэгэхээр бид нар очоод урьдчилан сэргийлэх шинээр одоо байгуулагдаж байгаа сургуулиудын хувьд бол очоод галт тогоон шаардлага хангаж байгаа хэсгэд урьдчилсан хяналт хийгээд тэгээд шаардлага хангаж байгаа нөхцөлд бол хангаж байна гэсэн дүгнэлтийг гаргаад явдаг байгаа. За сонсогч бидэнд хандж байна. Өдрийн мэнд хүргэе шууд нэвтрүүлгийн хянаг сонсож байна. За өдрийн мэнд хүргэе. Та өдрийн мэнд хүргэе. За ингээд овны чанарын дээр эцэг хамтран тавьсан ерөнхий хамтран байна. Тэгээд өнөө овны колор модорын отох төлөвлөлтгүй яах вэ? За хоёр тэр гэр өнөө хүнсний илүүлдэг байгууллагуудаа илүү жанрыг гэрээтэй байх уу? Нэгэн гэрээтэй байх уу? Өнөө бичвэр сургууль болгон дээр тодорхой гэрээтэй байх уу? Тэр хүнсний илүүлж байх. За энэ сонсогчдын асуултанд хариулъя. Боловсрол шинжилгээ ухааны. За боловсрол шинжилгээ ухааны сайд, эрүүл мэндийн сайд, сангийн сайдын хамтран баталсан тушаалаар хоногт авах хүүхдийн хоолоор авах зохих шимт хичээлийн илчлэгийг тодорхойлсон байдаг. За энд тушаалд заасан нормативаар ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагч үдийн хоолны үйлчлэгээр хоногт авах нийт илчлэгийн 30-аас 35% буюу 610 ккалорийг үдийн хоолноос авах ёстой байгаа. Гэхдээ одоогийн нөхцөлд бид судалгаа шинжилгээ хийж үзсэн. Зах зээлийн тал дээрх
хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шалтгаалаад яг одоо 1500 төгрөг буюу нэг хүүхдэд ногдох хоолны норматив зардлаар 275 ккал авч байна. Энэ нь нийт авах ёстой энэ хоногийн өдий хоолоор авах ёстой нийт илчилгээний 45%-ийг хангаж байгаа. Бид боловсролын яамнаас олон улсын байгууллагатай хамтраад одоо өдий хоолны жишг цэсийг үлгэрчилсэн цэсийг боловсруулж бүх сургуулиудаа бүрэн хангасан байгаа. Энэ жишг цэс бол яг тухайн сургууль дээр өөрийнхөө орон нутгийн хүнс одоо нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүндээ тулгуурлаад цэсээ улам баяжуулаад энэ батлагдсан нормативтай тааруулаад үдийн хоолны үйлчилгээгээ явуулж байгаа. За дараагийн сонсогч. Өдрийн мэдрэмгийн шууд нэвтрүүлгийг таны сонсож байна. байна уу? За үдийн хоолны тухай сонсож байна. За энэ сургуулийн үдийн хоолыг одоо энэ компаниудын маш их шалгаж явах хэрэгтэй. Энэ Улаанбаатарт бол тэр багчуудын компани одоо махын нийлүүлдэг. Тэр компани махын нийлүүлдэг хөлдөө мах хэрэглэдэг. Тэгээд хоол хийгээд ихний хоол зөөрөж дараагийн хоолноос нь мах улагаад явдаг. Энэ асуудлыг тэр одоо яасан монопол болсон тэр багчууд компани маш их энэ махан дээр анхаарахгүй бол энэ Монголын махад ямар байгаа вэ? Энэ сургууль цэцгийн хүмүүсийн тэр махан дээр юусэн анхаарахгүй бол Тэвс яхан хөлдөө мах хэрэглэдэг гисэл юм ихээр удаадаг дивэрсдэг бүгд жамтай. Тэрийг бол би өөртөө хааж хэлмээр байна. Энийг янзлахгүй бол одоо тэгээд намар болохоор дээрс хитгэн компани төрчихээд махыг бол яг ясан дээр бол тэр чинь хөдөнөөс авчаад ингээд хийхгүй шүү дээ. Ясан дээр тэгээд баргал ченж юунаас ингээд аваад идэв. Сургуулийн хүүхдийн Улаанбаатарын махан дээр анхаарахгүй сургууль цэцгийн хүүхдийн Улаанбаатарын махан дээр анхаарахгүй бол өнөөдөр тэрийг бүр байгуулж юу боловсролын яам энэ бүр анхаарах хэрэгтэй. Ялангуяа тэр багчуудын хөлс дээр хөлсийн мах дээр видеорыг бүр анхааруулж идэх гэж бодож байна. За баярлалаа. За энэ тал дээр мэргэжлийн хариулах байх тийм ээ. Энэ асуултанд сонсогчийн санал бас өөрөө асуулт асууж байгаа махны асуудлыг яаж хянах вэ? За тэгэхээр зэрэг юу яадаг сургууль цэцэрлэгийн одоо хүүхдийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх бүтээгдэхүүний жагсаалт гэдэг эрүүл мэндийн яамнаас гарсан байгаа. Сая энэ 22 онд лөө тий 22 оны 6 сард гарсан байгаа хаа. Тэн дээр бол нөгөө үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг хэрэглэнэ гэд заасан байгаа. Тэгэхээр зэрэг бид нар одоо нөгөө хяналт шалгалт 2 дугаар үе шатндаа явагдаж байна гэж байгаа. Тэгэхээр энэ нийслэлийн хувьд бол одоо нөгөө хүнс хангамжийн 5 байгууллага байдаг. Тэгэхээр энэ 5 байгууллагт бас хяналт шалгалтаа хийгээд явж байгаа. Тэгээд махны асуудал нь ямар байна? Одоо нөгөө хичээлийн шинжил эхлээд бол 2-7 хоног байна. Тэгэхээр зэрэг махаа яаж бэлтгэсэн байна? Ямар нөхцөлд хадгалж байна? Гарал улс шинжилгээ баталгаачлалт нь ямар байна гэдэг нь бид нар энэ шалгалтаар очиод тодруулчих болно гэсэн. Энэ манай нэг сонсогчоос үдийн хоол үдийн цайнд өдөр болгон ЕВ өгöd байна гэсэн юм бас санал мэдээлэл өгсмэсэн. Тэгэхээр яг нөгөө үдийн хоол хэрэгжихгүй байгаа сургуулиуд дээр өгж байгаа хүнсний бүтээгдэхүүндээ яаж хяналт тавьж ажиллах юм бол яамнаас бас ямар чиглэлтэй ажиллаж байна? Мэргэжлийн алтаас энэ дээр яаж ажиллах юм бол? За хоолны газаргүй одоогор хоолны газар нь яг бүрэн хэвэн ажиллаж эхлэх байгаа тухайлбал нийслэлээр гэхэд 9 сургууль байна. Энэ сургуулиуд яагаад үдийн хоол нь одоогор эхлэхгүй байна гэхээр 10 сарын 1-ээс эхлэхээр байгаа. Шалтгаан нь бол тендер ороот зарлснаас хамаарат засварын ажил нь хоолны газрынх нь бэлтгэл ажил бүрэн дуусаагүй. Мөн тухайн хоол үйлдвэрлэлийг хоолны газрыг түрээслэхээр тендер зарласан тендерийнх нь хугацаа дуусаагүй аж ахуйн нэгж түрээслэгч компани орж ирээгүй. Мөн хичээлийн байр нэг ашиглал насжилтаас хамаарат зарим нэг сургуулиуд дээр хичээлийн барилга буусантай холбогдоод хоолны газрын асуудал тулгамдсан шинээр хоолны газар гаргах ёстой болсон. Ийм 9 сургууль дээр бол одоогоор бэлэн бүтээгдэхүүн өгж байна. За бид яамнаас ямар чиглэл өгж байгаа гэхээр энэ 1 сарын хугацаанд үдийн хоол жигдэртэл хэвийн үйлчилгээ явж эхэлтэл бэлэн бүтээгдэхүүн өгнө. Гэхдээ шимт хичээллийг хангасан яг энэ зардлын норматив зардалтаа таарсан олон эрт төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрийн аргаар
үйлдвэрийн тэгээд цав баглаа бодолтой чанар аюулгүй байдлын шаардлагыг хангасан олон төрлийн бүтээгдэхүүн өгөх ийм чиглэлийг өгсөн байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо 7 хоногт уг нь бол бүтээгдэхүүн давхцахгүйгээр нэг өдөр нь сүү цагаан идэ өгсөн бол дараагийн өдөр нь цэвэр жимсний шүүс гэдэг юм уу те. Нэг өдөр нь жигэнсэн боо өгсөн байлаа гэхэд дараагийн өдөр нь арай өөр төрлийн чанар бүтээгдэхүүн ч юм уу. Ийм байдлаар хөр зохицуулт хийсэн 7 хоногийн аль сургууль дээр байсан бол бас 50 тодруулъя. Сургуулийн нийслэл. За энийг гэхдээ тодруулах бас боломжтой. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас өдийн хоолны цахим хяналтын системийг шинээр нодлон хавраас 22 оны хаврын эхлүүлсэн. Энэ дээр тухайн сургууль яг тухайн өдөр бага ангийн өдийн хоолнд ямар хоол бүтээгдэхүүн өгсөн бэ гэдгийг зургаар оруулах хэдэн хүүхэд яг тэр өдөр аль ангийн хэдэн хүүхэд яг энэ хоолыг идсэн бэ гэдгийг бол бүрэн хянах боломжтой ийм цахим бүртгэлийн системийг хийсэн байгаа. Энэ дээр бол эцэгчүүд бас хяналтаа тавиад ажиллах боломжтой байна. Санд үе эцэгчин дээрээс нэмээд мэдээлэхэд сургууль орчимд нөгөө зарахгүй хүнсний бүтээгдэхүүн гэж байна. Дээрээс нь бас нэг бүтээгдэхүүнийг өдөр болгон дараална эсвэл нэг сарын хугацаанд чим ингэж өгөхгүй байх тал дээрээс юу анхаарах хэрэгтэй байт юм бэ? За манай байгууллагын зүгээс бол очиод нөгөө батлагдсан ингээд сургууль бол 5 хоногоор ингээд нөгөө хоолныхоо зис менюг гаргачихсан байх хэвээр. За тэгээд тэр зис меню нь бол нөгөө өдөр төгсдөө түрүүн хэлсэнтэй 3 яамны сайдын баталсан тушаалын дагуу сургуулийн хүүхэд бол өдийн хоол хөтөлбөрөөс илчлэг 35%, өдийн цай хөтөлбөрөөс бол нэг 15% илчлэг авч явах хэвээр. Тэгэхээр энэ илчлэгийг одоо өдөр төгсөж байгаа хоол хүнснээс хангасан байхын тулд зис менюгээ гаргаад тэгээ манай байгууллагын зүгээс бол нөгөө батлагдсан зис менюний батлагдсан зис менюний дагуу ажиллаж байгаа нөгөө тэрнийг одоо мэрэгжлийн тэр тогооч хоол зүйч нь гаргаад эрх бүхий албан тушаалтнаар батлуулсан байна уу. За тэгээд тэр зис менюний дагуу өгч гинүү гэдэгт хяналт тавьдаг. Тэгэхээр нөгөө түрүүн хангамж одоо ингээд хангах үүднээс нэг өдөр махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, гурлан бүтээгдэхүүн гэдэг ингээд явах хэрэгтэй байтал үнэхээр яасан болвол хэдэн өдөр дараалаад ингээд өгчихсэн бол буруу. Тэгэхээр манайх бас энийг шалгаад тодруулчих боломжтой шалгалтын явц. Ер нь энэ зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээл гэдгийг хуулийн хүрээнд ямар дүрм журм өрдөгдөн гэж заасан. Зөрчил гаргасан тохиолдолд бол хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүн аюул байдлыг хангах тухай хуулийн дагуу одоо зөрчлийн тухай хуулинд ямар хариуцлага ногдуулахаар заагдсан байна. Тэрний дагуу ажиллаж арга хэмжээ тооцдог. Цаашид манайх одоо нийт сургууль гал тогоотой болоход хэдийн хугацаа зарцуулахаар байна. Бүх хүүхдээ бас өдийн хоол хөтөлбөрт хамруулахад бас ямар хугацаа зарцуулах уу? За төсөө мөнгө гээд өдийн хоолны зардал бас яаж нэмэгдэхээр вэ цаашид? Энэ талаар той мэдээллүүд ярилцлага өндөрлөө. За, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд засгийн газрын тогтоолоор 18 дугаар тогтоол гэж баталсан. Энэ тогтоолоор сургуулийн хоол үйлдвэр үйлчлэгийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж баталсан. Энэ төлөвлөгөөг 4 жилийн хугацаатай үе шаттаагаар хэрэгжүүлнэ. Яамны зүгээс аймаг орон нутагт яг энэ төлөвлөгөө хэрэгжүүлэх хүрээнд стандартын шаардлага хангасан галтгоотой болгохын тулд юу хийх юм, хэдэн хонд ямар төсөвтэй ажиллах юм, хүний нөөцөөр хангахын тулд юу хийх вэ? Сургалт чадахжуулах сургалт одоо хийх чиглэлээр юу хийх вэ гэх мэтчлэн бүх 7 чиглэлээр асуудлаа төлөвлөөд бид ажиллаж байна. За тэгэхээр багангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд ингээд бүрэн хамруулж гүйцсэний дараа үе шаттайгаар дунд ахлахын ангийн сурагчдыг бүрэн хамруулахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээндээ засгийн газрын 18 дугаар тогтоолоор улс болон орон нутгийн төсөвт тодорхой төсвүүдэд тавиад ажиллаж байгаа. Үүнээс гадна бид боловсролын яам олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран сургуулийн үдийн хоолны үйлчилгээг бүрэн хэрэгжүүлэх чиглэлээр нэлээд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Тухайлах юм бол JICA олон улсын байгууллагатай хамтраад сургуулийн хүнсний хангамжийн оновчтой тогтолцоог бий болгох, сургуулийн хоол үйлдвэр үйлчилгээний хүний нөөцийг чадахжуулах, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Мөн COICA олон улсын байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл маань бол
одоо 22 оны 11-р сараас санамж жижигэн байгуулагдсан, хэрэгжилтийн 11 сараас эхэлнэ. Энэ хүрээнд нийслэлийн 10 сургуулийг бүр жишг яг хоол үйлдвэр үйлчилгээний загвар сургууль болгоно. Мөн сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэр үйлчилгээний хүний нөөцийг байнгын тасралтгүй бэлтгэх сургалтын төвийг байгуулахаар ийм зорилготой ажиллаж байгаа. Мөн дараагийн нэг ажиллаж байгаа байгууллага бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтраад Баян хонгор завхан говь алтай өмнө говь Баян зүрх дүүргүүдэд 1-2 загвар сургуулиудыг бий болгосон, хүний нөөцийг бүрэн хангасан байгаа. Энэ хүрээнд тухайн аймаг орон нутгийн засаг даргын тамгийн газар засаг даргатай хамтарч бас дэмжлэгтэй ажиллаж байгаа. Энэ дээр стандартын шаардлага хангасан галтгоог тоног төхөөрөмжөөр хангахад хүний нөөцийн асуудлыг оронтой цалингийн сангийн тухайн орон нутаг шийдэж өгч ингэж дэмжиж хамтран ажиллаж байгаа. Дараагийн нэг байгууллага бол түрүүн хэлсэн Австрали болон Японы хүүхдийн гэвэх сан. Энэ байгууллагатай хамтраад бид аймаг орон нутгийн 45 сургууль дээр хоол үйлдвэр үйлчилгээний иж бүрэн болон нэмэлт тоног төхөөрөмжөөр хангах түрүү хэлсэн 36 хоол зүйчийг аймаг орон нутгийн хэмжээнд хоол зүйчээр хангахаар ийм төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлээд эхэлсэн ажиллаж байна. За бидний ярилцах хугацаа худалдааж болохгүй бүтээгдэхүүн гэдэгтэр за товчхон бидний ярилцах хугацаа өндөрлөчээд энэ хугацааг болчихсон. Сургуулийн хоол үйлдвэр үйлчилгээний тухай хуулийн 14-ийн 2 дээр болохоор микрофонд байгаа хандаж яриараа. Орчин худалдааж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг эрүүл мэндийн яам гаргана гэж заасан. За эрүүл мэндийн яам маань 2022 онд энэ жагсаалтыг А370 дугаартаагаар баталсан. За тэгэхээр энэ өмнө нь одоо сургуулийн орчинд одоо яг худалдааж болохгүй хүнсний бүтээгдэхүүн гэсэн эрх зүйн орчин Монгол улсад байгаагүй. Яг одоо сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээнд хэрэгжилж болохгүй хүнс тийм ээ. Мөн сургууль дотор худалдааж болохгүй одоо хүнс гэдгээр л бид нар ойлгодог болсон. За энэ хууль батлагдсанаар бол яг сургуулийн орчинд худалдааж болохгүй, өөрөөр хэлэх юм бол хүүхдэд худалдааж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байгаа. За энэ жагсаалт маань манай мэргэжлийн хамтын байгууллагын одоо вебсайт тийм ээ зүйлүүдээр нээлттэй ил тод байрсан. Энэ талын мэдээллийг манай мэргэжлийн хамтын байгууллагаас нэлээд өгч байгаа шүү. За бидний ярилцах хугацаа энэ түрээд өндөрлж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Амжилт хүсье.